Хаврын улс төрөө нийслэлийн Монгол Ардын намыг тойрохгүй тодорхойллоо. За үүний улмаас өнөөдөр нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагч Нямбатар камерын өмнө бухимдлаа нуусангүй. За тэрээр хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайд Батамгаланд сануулга өгч чаддгийн бол намын хурлыг хуралдуулж эсвэл хууль хяналтын байгууллагаар хүч хэрэглэж хотын даргын ажлыг авч олно гэж бухимдлаа. За гэсэн ч нийслэлийн Монгол Ардын намын хурлыг одоогоор аль биесээр товлоогүй бөгөөд хизээ болох нь тодорхойгүй байна. Би өөрөө нийслэлийн Монгол Ардын намын орооны даргаар сонгогдоод 1 жил 10 сар болж байгаа. Манай намын дүрмд бол 4 жилийн хугацаатай байгаа. Тэгэхээр одоо би хаанаас хэн хуралдуулах гэдэг нийслэлийн Монгол Ардын намын орооны гишүүдийн 3-1 энтер нь шаардаж хуралдуулсан зүйл алга байна. Тэгэхээр хоёрхан зүйл байгаа. Нэг бол 3-1 шаардаад хуралдуулах ёстой, нэг бол би өөрөө зарлаад хуралдуулах ёстой. Энэ оны намар өөрөө бидвэл жилийн ажлынхаа тайланг тавих юм ээлжид хурлын топ бий. За өөр зүйлгүй би ингээд дараагийн ажил руу гарах.